Төрийн үйлчлэгийг авах гэж иргэд байгууллагаас байгууллагын хооронд явж цаг хугацаа алдан олон шаттараа талаар үйлчлүүлдэг байсан. Тэгвэл энэ асуудлыг халж иргэдэд төрийн үйлчлэгийг нэг дороос шуурхаа үзүүлэх үүднээс аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цахим ховд хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн цахим төв байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Ингэснээр иргэд хамгийн их үйлчлүүлдэг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, газрын харилцаа татвар зэрэг байгууллагын 40 гаруй үйлчилгээ e-Mongolia цахим системээс 70 гаруй төрийн үйлчлэгийг нэг дороос авах боломж бүрдлээ. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, иргэдэд шаардлагатай байгаа хуулийн мэдээллийг өгч ажиллах юм а. Үйлчилгээ авсан иргэд тухайн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх шинэ системийг нэвтрүүлснээрээ ч давуу талтай. Өнөөдөр e-Mongolia дээр бол одоо нэг манай аймгийн хэмжээнд 18 байгууллагын 190 гаруй үйлчлэгээ нэгдэж байна. За дээр нь орон нутгийн одоо үйлчлэгээнүүд нэгднэ. Орон нутгийн эрүүл мэндийн салбарын, цагдаагийн, гал командын, хогны чиглэлийн ийм одоо үйлчлэгээнүүд нэгдээд энд бол одоо иргэнээс одоо төрд айл өрхтүүд үйлчилж байгаа бүх үйлчлэгээд эндээ одоо хянагдаж байдаг. Ийм болох юм ба давуу талтай. Хоёрдугаарт иргэн бол одоо газрын харилцаан дээр очныг тодорхойлт авдаг, улсын бүртгэл дээр очныг лавлгаа авдаг тийм үү. Ингээд банк ордог энэ асуудлууд бол бас нэлээд хүндрэлтэй. Тэнд нэг очилно, дараагийн байгууллагаар очино, дараа нь банкн дээр очилно. Тэгэхээр энэ танхимтай бол нөгөө төрийн үйлчлэгээ үзүүлдэг, лавлгаа тодорхойлт гаргаж өгдөг. Бүх байгууллагууд нь энд нэг дор сууж байгаа учраас маш их цаг хугацаа хэмнэх ийм өндөр ач холбогдолтой. Хоёрдугаарт энэ цахим үйлчлэгийг хөгжүүлснээр бол бас нөгөө авилгал гэж хүнд суртал гэж манайхан шүүмжлэх дуртай шнэ. Төрийн нөгөө хүнд суртал шаттараа юм байхгүй болно. Энд нэг л газараа ирээд одоо иргэн чөлөөтэй одоо үйлчлэгээ хэд хэдэн байгууллагуудаас аваад нэгтгэхэд ингээд авчих. Ийм одоо боломж үүсэж байгаараа давуу тал юм. Төрийн үйлчлэгийг нэг дороос бас цахимаар үзүүлж байгаа учраас хүнд суртал гарахгүй, мөн үйлчлэгээ ил тод бас хүртээмжтэй шуурхаа байна гэж үзэж байна. Хамгийн гол нь орон зайнаас үл хамаарах ба хөдөөгийн аль сумын иргэд энэ төвөөр үйлчлүүлж шаардлагатай үйлчлэгээ авах боломжтой болсноороо мөн давуу юм а. Ховдын мөнхөөс юм. Хотод нэг цэгийн үйлчлэгээ авдаг шинээр юмтай болсон юм байна. Их баярлж байна. Хүүхдээ шинээр бэлтгүүлэх гэж шинэ гарсан хүүхдээ. Өмнө нь бол бас байгууллагын Тий, байсан. Одоо тийм алга болж байна. Одоо нэг дор бүгд байж байна. Үйлчлэгийн талаар бол маш өндөр сайхан үйлчлэж байна. Тэр үйлчлэгээ авсан сайхан баярлалаа. Ямар үйлчлэгээ авав? Хоёр их хүүхдийнхаа гэрчлэгээ бүртгүүлээ явж байна. Төрийн үйлчлэгээний нэгдсэн энэхүү төв нь одоогоор баруун бүс нутагт анхдагч болж байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ зэрэглэлийн бодлогын нэг нь төрийн бүтээмж. Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга Ховд аймагт ажиллах үеэр төрийн үйлчлэгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулж бүтээмжийг нэмэгдүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чухал үр дүнгээ өгнө гэж үзэж байлаа.